Ани мен өчигдөр кино үзэж байгаа юм аа ингэ орхицсан. Цэцэг маань ерөнхийдөө жоох өгчиж өнөөдөр энийг хаяа да. Гата гой толах өдөр. Нартай өдөр болж байна. Өглөөний цай авахгүй шууд гарч гүнэ. Тасалгааны температур бас 50-аад өрхдөг. Өглөө босож босоо очоод уг нь л ашигтай бактери удаг даамж. Ашигтай бактери маань дууссан. За. Орохороход уцаасан. Юу ч хийхгүй нэг өдрийг өнгөрөөцгөө. Юу ч хийхгүй гинэ ажилгүй хичээлгүй нэг өдрийг. Би бүр сүүлийн хэдэн сар жилж яа хөлөөцөөрчлөө. Ажилчгүй хичээлчгүй өдөр ерөөсөө өнгөрөөж үзээгүй. Амар их ажилтай. Хэмтэй байсан. Гэхдээ би компьютер дээрээ нэлээ их юмтай сургуулийнхын бичвэрүүдийг бүрдүүлж явуулах. Тэгээд ажлууд руу аплайдах. Ажилгүй болж байгаа болчихсон болохоор 3 сарын 17. Гэхдээ би 4 сарын 1 хүртэл цалин авна. Тэгэхээр 4 сарын 1-ээс хойш ажилд орж болох ажилтнуудыг хайх хэрэгтэй. Өчигдөр төрсөн өдрөөр бэлгэнд авсан цэцэгнүүдээ янзлсан. Тэгээд нөгөө ногоон өмснүүдээс нь салгаад тэгээд цэцэгнүүд ингэж харагдаж байна. Цэцэгнүүд үтсэн байна. Ерөнхийдөө хаяа. За гарч гүцгээе. Таку. За жоохон хүчил ороод ирлээ. Ай хоолгүйгээр би 2 хон кг хүрсэн.
Төрсөн өдрийн миний пакет ирчихэж. Хана манайтай нэг зураг явуулсан байна. Оо хана ингээд бүр төрсөн өдрийн минь төрхийг захиаг хийсэн байна. Нэг зураг зурж явуулсан байна. Чипс юм байна. Зефир. Төрсөн өдрийн болсон байна. За ингээд өглөөнийхэн цаг уугаад жоохон намаш асуучих. Тэгээд гэрээ жоохон янзлж агаад гэрээ жоохон цэвэрлж агаад тэгээд жоохон гадуур урсан номынхаа тэмдэглэлийг бичих гэж үздэг юм уу би сүүлийн бараг 3-4 жил ерөөсөй айлхтай юм бичсэнгүү тэгээд урсан номынхаа тэмдэглэлийг бичих гэж үзээ. Тэгээд нэг эхлүүлсэн байгаа 2 блогийг дуусгая гэж бодож байна. Гэртээ суухлаар нэг их жоохон бүтээлч байдал маань сайн биш байгаа гэж магадгүй. Тэгээд жоохон гадуур кофе шоп мод суугаад кофе уугаад өөрийгөө жоохон refreshing хийгээд LinkedIn-ээр ажил төрлөнд гараад бичмээр байгаа юмудаа бичээд тэгээд жоохон сүтэн интернеттэй унтрааж агаад интернеттэй гэнэ сошиал медиануудынхаа юмуудыг хааж агаад Берлиний кофе шопуудаар явцгаая. Энд нэг гоё кофе шоп байдаг. Гэхдээ нэг удаа ороод үзсэн. Тэгээд гэрийнхээ энэ хаваарх зарим кофе шопуудаар орж үзэг байгаа. Тэгээд лаптоптоо сууж болдог кофе шопд орж сууж. Бичгийн эрдэмч хамтцгаая надтай хамт. Гэрээсээ гараад манай гудамж. Өнөөдөр амар гоё өдөр байна. Гадаа. Ингэж хийцгүүрч гудамж мэдэрлэж яваагүй. Өнөөдөр тэгээд өглөө гүйснийхаа дараа өнөөдрийнхөө хийх хоолны материалыг цуглуулсан. Цагаан хоолны паста хийн. Тэгээд манай найз өнөөдөр манай хамт амьдардаг найз маань өнөөдөр визээ сонгуулсан байгаа. Тэгээ хэр хугацааны виз авсан байна. Тэрний гоё тэмдэглээд гэртээ гоё цагаан вино аваад амар гоё паста хийсэн хүлээж гэж бодож байна. Ажлаас ирэхдээ тэгээд тэрнээс өмнө жоохон кофе шопд сууж агаад тэгээд найзыгаа ажлаас нь ирэхдээ гоё ширээдсэн сюрприз барьсан байж байгаа. 8-аас хулан Монголоос ирж байгаа. Хуланг тасаж нэг бол гэлөө хөргөж өгч эсвэл бол гэрийнхэн буудал мөдөлтэй болгож өгчөөд тэгээд өнөөдрийн план иймэрхүү л байна да. Өнөөдөр тэгтээ намаа нэлээд сайн унших гэж бодож байна. Ажил хайхдаа нэлээд олон газрууд руу юмаа явуулъя гэж бодож байна. Тэгээ нөгөө дотор орчихсон байгаа блогнуудаа дуусгах гэж бодож байна. Тэгээд хийж байгаа бүх юмаа хийхийн тулд хичээнэ. Кофе шоп сууж байгаа. Шоп сууж гарч ирж байна. Цаг 5:47.
Хулгнаа кофе шоп сууж байгаа алж ирж байна. 5:50 болж байна. Манай найз ихээ оройд чирнэ гэнэ. Тэгээд оройн хол их болохоос бидний аяг олон зүгтээ байгаа. Нэг аяг хоол хийж идчихэд хулангаа тасъя да. Арэм гоё. Хайнаар тасаад ямар гоё юмсан. Манай гэрт оройн нам тасж байгаа болов. Найм 5 дугаар замаа бас бууна. 2 минут өмнө ирлээ хулан ирэхээс өмнө. Цагаан барьдаг хүн байна би. Би яг шатаар бууж байхад хулангийн богоон ирж байна. Монголоос ирсэн байна. Хуланг тасч авчаад гэрт нүргэж өчөөд ирсэн. Тэгээд Монголоос энэ хөрхөн удаа бэлэг видео найз маань явуулсан байна. Хойр тэр нь амар хэцүү. Санаа алдаад байгаа шүү. Жохон л санаа алддаг болоод байгаа. Аим хөрх ингээд жинхэнэ Монгол нэг өдөр тутам гардаг сонингоор боогод энд нь бүр ингээ ойцсон байна. Ийм хөрхөн яаж ийм хөрхөн бэлгэний болтыг үгүй хийнэ. Өнөөдөр Кольноос анхаа хаана хоёрын бэлэг байгаа. Монголоос бэлтгэцгийн бэлэг байгаа. Юу юм бэ энэ? Посткартнууд юм байна. Ийм Климт Густавын бүх зургуудтай посткартнууд. Зөндөө их захаа. Баярлаа. Тэний задлж үзье. Сая лүзийг өгсөн 3 посткартн дээр их захааг уншаад жоо хуйлчлаа. Угаасаа нөгөө түрүүчийн 7 хоногт амар их стресстэй ажилласаа гараад тэгээд ер нь амьдралд амар жоохон сонин зүйлүүд тохиолдоогүй л дээ. Зүгээр л миний сэтгэл санааны байдал ер нь жоохон 3 сар гэхэд амар тогтворгүй байт юм гэж өнөөдөр бодчоод ойлгочоод өөрийгөө ойлгочоод байж юм. Мэдхгүй миний сэтгэл санаа үнээр тогтворгүй байт юм уу? 3 сард үнэхээр юм хэцүү асуудлууд гарч ирээд тулгаад байдаг юм уу? Би одоо өөрөө бас ойлгохгүй л байна. Тэгээд сугасаа сэтгэл санаа амар хэцүү байгаа болохоор янз бүртэн санд юу ч хийгээгүй орноосоо босоогүй нэг хүр бүтэл гаргаж гэж бодоогүй зүгээр өөртөө гоё амрах цаг өгөөд гэртээ 3 хоног утас муцаа асаахгүй гоё тайван өөрийгөө амраасан. Миний хамгийн дуртай уран бүтээлч надад нэг гарын 5 дотор 5 дотор дуртай яг зураач нар байдаг. Тэрний нэг нь тэгээд хамгийн нандин дурсамжтай бас энэ нөгөө вент байдаг хурлын музейг нь үзчихсэн. За ингээд нураа цэвэрлж унтаж амраа та. Гоё өдөр байлаа.